John Locke 1632 оны 8 дугаар сарын 29-нд Английн Сомерсет мужийн Wrington хэмээх бяцхан тосгонд төржээ. Тэрээр 72 насыг насалсан юм. Эрх чөлөөний философч гэгддэг John Locke нь Оксфордын их сургуулийн Христийн сумын коллежид суралцсан юм. Залуу Лок анхандаа анагаах ухаан сонирхон судалж Оксфордын их сургуулийн магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд энэ зураа нэгэн найзынхаа нөлөөгөөр философт татагдах болсон юм. 1688 оны хувьсгалын дараа ар араас нь залгуулан маш олон зохиол хэвлүүлсэн бөгөөд бүрэн хэмжээгээр батилсан 30 ном болон гарсан байдаг. Түүний бүтээлүүд өнөөг хүртэл судлагдсаар байна. Түүний тойрвсон хүний оюун ухааны тухай туршилт хэмээх томоохон ажил нь шууд л алдар хүндийн оргилд аваачжээ. Улс төрийн хувьд боловсруулсан философийн онол нь олон орны үндсэн хуулийн дэвсгэр болж өгсөн байдаг юм. Аливаа сэтгэгч хүн шинжлэгч байхыг дээдийн гавьяад тооцдог бол Лок философийн либерализм, танин мэдхүн онолын эмпиризмын үндэслэгч болон мөн хөрсөн юм. Иймдээч тэрээр сэтгэл судлалын хөгжилдөж мөн түлхэц авчирсан байдаг. Одоо John Locke-ийн сургаалаас танилцуулъя. Хуримтлуулсан туршлага дээр бидний бүх мэдлэг үндэслэнэ. Эцсийн эцэст түүнээс л бүх үйл явдал өрнөн гарна. Юмыг таньж мэдснээр саад бэрхшээл өгөө болж аливаа асуудал шийдэгдчихдэг юм биш. Мөн чанарын тухай бидний бүх санаа хамгийн энгийн санаануудын холимгоос өөр юу ч биш. Хамгийн гинэн санаач агуу их мөн чанар болон ховирхон зөндөө бий. Энэ хорвоо юун дээр оршин тогтнодог вэ гэж асуухад бид дэлхийн асар том зааны нуруунд дээр тогтдгоо гэж бат итгэдэг энтгэх хүнтэй яг адилхан байдалд орно. Заан тэгвэл юун дээр зогсдөг юм бэ гэхэд тэрээр анварга том яст мэлхийн нуруун дээр гэж хэлнэ. Яст мэлхий юун дээр гიშгэж байгаа юм болоо гэвэл мэдэхгүй л гэж хэлэх вэ. Атаархал гэдэг нь хүсч явсан сайхан зүйлсийг маань надаас өмнө эзэмших ёсгүй байсан хүн төрүүлээд эзэмсчихлээ гэдэг ухамсараар өдөөгдөж буй сэтгэлийн түгшүүр юм. Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч. Зуршил биеийг хатуужуулж хүйтэнд илүү тэсвэртэй болгодог. Тухайлбал биднийг энэ хорвоод анх төрөхөд нүүрний харьс маань биеийн бусад хэсгээс мэдрэмж багтаа байгаагүй. Үүнтэй холбогдуулан John Locke нэгэн түүхийг өгүүлсэнийг одоо дурдъя. Нэгэн скифер тачигнсан жаварт цасан дундуур чармай нүцгэн явж чадаж байсанд зөвхөн нүрээ цохуйлган битүү хувц өмсөн Афин хүн маш их хажирхан шагшиж гин. Гэтэл скифер Афин нэрээс асуужээ. Өвлийн хүйтэн агаарт нүүр чинь ил байна. Яагаад тисээд байгааг чи юу гэж бодож байна гэвэл Афин нэр нүүрч яах вэ? Жаварт дасчихсан юм а гэсэн хариу сонсоод скифер тэгвэл намайг тэр чигээрээ нүүр юм байна гэдэл бодчих хэмээн хэлсэн байна.